За сайн байцгаана уу? Үхрийн ордонд төрсэн нийт элэг нэгт ахын дүүстэй энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгэхээр би амлсан ёсороо 4-р сар гараад ордуудын 6 талаар мэдээлэл оруулна гэж ярьж байсан. Түүний дагуу мэдээлэл оруулах гэж байна. Юуны төрөнд 2020 оны Үхрийн ордны 6 авсан нийт одоо орон 6 сонирхчтой баярлсан талархснаа илэрхийлгэсэн. Авч амжаагнууд нь бол одоо сонсох боломжтой болж байна. За өөрийнхөө хувьд довчхон танилцуулга намайг Доржхтын Жавхлан гэдэг 2010 оноос хойш одоо орон 6 талаар судалгаа шинжилгээ хийгээ явж байна. 2016 оны болон 2017 оны сонгуулийн үр дүнг цаг хугацаанаас өмнө зөв тайлж байсан. Ингээ 3 дахь шалгуур болох 2020 оны сонгуулийн судалгааны үр дүнгээ шинэ жилийн өмнө хэвлэлийнхэнд өгсөн байгаа. За өөрийнхөө талаар товчхон танилцуулгад нэг юм байна. За ингээд гол ярианд орох буюу 2020 оны Үхрийн ордны талаар ярилцгаая. Ямар одоо сэдвүүд амьдрал дээр гарч ирэх үү энэ жил түүнтэй хэрхэн яаж зохицож ажиллах уу гэх мэт зөвлөгөөнөр хүмүүс орж өгсөн байгаа. За юуны төрөнд одоо орон 6-нд 12 орд гэж байдаг шиг 12 гэр гэж байдаг. Тэгэхээр 12 гэр гэдэг маань бол одоо хүний амьдралын гэр болгон одоо хүний амьдралын нэг хэсгийг удирддаг. Нэг үгээр бол одоо бидрийг тойрсон юм 12 үг талга байлаа гэж бодоход тэр үг талга бол хүний амьдралын нэг хэсгүүдийг удирддаг байх нь байна. Жишээ нь одоо мөнгө санхүүгийн гэр, ах дүүсийн гэр, албан тушаалын гэр, одоо эрх мэдлийн гэр, эрүүл мэндийн гэр, хайр дурлалын гэр ингээд гэдэг шиг юм 12 үг талга байх нь байна. Тэгээд тухайн жил буюу одоо 2020 онд аль гэр дээр нь нар сарны хэртэлд явж гин, мумаас авраг гариг хаана явж гин, бас тэдний уялдаа. Тэгээд тэд ялангуяа тэр хэртэлт болсон гэрүүд хүний амьдрал дээр одоо гарч ирэх нь байна. Одоо жишээ нь аль нэг ордны эрүүл мэндийн гэр дээр нар сарны хэртэлд явагдсан бол тэр жил эрүүл мэндийн талаар илүү их бусад гэрүүдийг бол илүү их одоо яриа хөрөө үүсэх, эрүүл мэндтэй холбоотой сэдв илүү их гарч ирэх ч гэдэг юм уу. Одоо тийм байдаг. За тэгэхээр энэ жил 2020 оны Үхрийн ордонд төрсэн хүмүүсийн хувьд бол ялангуяа 12 гэрээс 3 гэр илүү их яригдах ёстой. Тэр нэгдүгээрт бол итгэл үнэмшлийн гэр буюу улс төртэй холбоотой, шашин шүтлэгтэй холбоотой тийм итгэл үнэмшлийн гэр яригдах болно. Бас зарим хүмүүст итгэл үнэмшлийн гэр гэдэг маань зөвхөн улс төр шашин шүтлэг гэхээс илүү бас гадаад оронтой холбоотой, гадаад улстай холбоотой, холын аялалтай холбоотой, мөн багш, оюутан, дээд мэдлэг буюу одоо их сургуулийн мэдлэгч гэдэг юм уу. Тэр тухайн зүйлүүд илүү их яригдах болно. За нэгдүгээрт бол тэгэхээр тэр гадаадтай холбоотой итгэл үнэмшлийн гэрэн дээр гэр яригдах болно. Хоёрдугаарт бол ах дүүстэй холбоотой, хэвлэл мэдээлэлтэй холбоотой, ойрын аялалтай холбоотой сэдв мөн бас бусад гэрүүдийг бодвол илүү их бас яригдах болно. Ингээ 3-дугаарт бол одоо бусдын тусалцаа дэмждэг, ялангуяа банк санхүүтэй холбоотой сэдв бас яригдах юм. Энэ мөнгө санхүүтэй холбоотой, банк санхүүтэй холбоотой тийм гэр яригдах юм. За тэгэхээр энэ бүгдийг ингээд задлаад ярих юм бол нэгдүгээрт та бүгдээ итгэл үнэмшлийн гэр дээр энэ жил одоо Бархас бод буюу Нарны аймгийн авраг гариг орж өгсөн байгаа. Тэгэхээр итгэл үнэмшлийн гэр рүү авраг гариг орж өгснөөр тэнд итгэл үнэмшлэлээр тэлэлт явагдах хэрэгтэй. Тэр нь болохоор улс төрийн итгэл үнэмшил байд юм уу, шашин шүтлэхний итгэл байд юм. Энэ одоо он гараал одоо мэдгдсэн байх хэрэгтэй. Улс төртэй холбоотой зүйлүүд одоо довчхондоо хэлбэл улс төртэй холбоотой зүйлүүд их гарч ирнэ гэсэн үг. Тухайн хүн одоо Үхрийн ордын ялангуяа энэ жил их одоо ус төрчих байд юм уу? Ус төртэй холбоотой зүйл, ус төрчнөртэй байд юм уу? Шашин шүтлэгтэй холбоотой, холын аялалтай холбоотой сэдв одоо
их яригдана гэсэн үг. Яг бол тэр гэр дээр нь авраг гариг энэ жил явж байна. За тийм байна. Тэгэхээр энэ жил одоо тэр итгэл үнэмшлийн гэрэн дээр авраг гариг орж өгсөн. Тухайн итгэл үнэмшлийн хүмүүс тэлэлт явагдана гэсэн үг. Тухайн одоо бодож үзнэ гэсэн үг. Одоо би ер нь яг одоо яг миний одоо ертөнцийг харах үзэлч гэдэг юм уу, одоо итгэл үнэмшлийг яг юун дээр суурилсан гэдэг ч юм уу, тэр нь одоо шашны улс төрийн тийм зүйлүүд байдаг. Тэгэхээр тэдгээр зүйлүүдэд бас энэ жил одоо бас тийм анхаарсан, амьдрал дээр илүү их гарч ирсэн одоо тийм байх нь байна. За энэ авраг гариг бол ер нь бол 2020 он тэр чихтэй тэр итгэл үнэмшлийн гэр дээр байна. Тэгэхээр тэр нэг жил жингээ тэр гэр итгэвтэй байна гэсэн үг. Одоо бүтэн жил шахав итгэвтэй байна гэсэн үг 2020 онд. За тэрнээс гадна мөн хэртэлтүүд байж байгаа. Ялангуяа 1 сарын 10-ны үед сарны эртэлт явагдсан баа. Сарны эртэлт бол 3 сар эрчим хүчтэй тээж авч явдаг. Тэгэхээр тэр 3 сар хэртснээс 1 сард хэртнэгдэж чинь бол 2, 3, 4 сар хүртэл гэсэн үг. Тэр бол та бүгдийн ойрын аялал, ах дүүстэй холбоотой гэр дээр мөн бас суралцах гэр ойрын аялал гэх мэт одоо тэр тухайн гэр дээр итгэвсэн баа. Ялангуяа энэ бол ах дүүстэй холбоотой, харилцаа холбоотой, хэвлэл мэдээлэлтэй байт юм уу? Тийм зүйл байдаг. Тэгэхээр тэр хэртэлт бол бас нэг тийм сайн хэртэлт байгаагүй. Тэгэхээр ах дүүстэй холбоотой зүйл дээр илүү их анхаарах, хэвлэл мэдээлэлээр янз бүрийн таагүй мэдээлэл орж ирэх. Тэр яагаад таагүй гэж ярьж байгаа юм гэхээр тэр хэртэлт бол тийм нэг сайн хэртэлт байгаагүй. Тэгэхээр тэр одоо албан тушаалтай холбоотой байт юм уу, эрүүл мэндтэй холбоотой байт юм уу? Тэр үеэр ялангуяа 1 сарын тэр дундуур хавцаа нэг тийм их таагүй мэдээ сонсох, нэг тийм хэртэлтүүд бол гинт сонсогддог. Тэгэхээр тийм гинт тийм таагүй мэдээ гарч ирэх зүйл тохиолдсон болов. Тэгээд та бүхэн бас буцаагаад харахад цаг хугацаагаар ухраагаад үзвэл тэд нэг тийм хэртэлт байж байгаа. За би тэгэхээр түрүү хэллээ сарны эртэлт 3 сар эрчим хүчтэй тээж явдаг. Тэгэхээр энэ үеэр бол тэр ойрын аяллаар одоо их явсан байд юм уу? Эсвэл одоо ах дүүстэй ярих чухал яриа хөөрэ байдаг юм уу? Эсвэл тийм суралцах гэртэй басан ч холбоотой байдаг. Бас ямар нэгэн тийм чадваржуулах чадварын гэртэй холбоотой. Тийм байдаг. За 3 сар эрчим хүчтэй тээж явж явдаг гэж би хэллээ. За одоо бол 4-р сарын сүүлээр байна. Тэгэхээр 4-р сарын сүүлээр чи энэ үеэр бол хүрээ орднуудын хувьд бол та бүхний 4-р сарын төрсөн өдөр, 4-р сарын сүүл гэж чинь төрсөн өдрийн сар гэсэн. Тэгэхээр нар бүхэл бүтэн ингээ 12 гэрийг тойрч явсаар байгаа. Одоо яг 1-р гэр буюу одоо өөр дээр чинь нар явж байна. Тэгэхээр тухайн өөртөө анхаарах, өөрийнхөө талаар олж судалж мэдэх, одоо хүрээ орднуудын хувьд яг өөр дээр нар явж байна гэдэг чинь бол сансар огт руугаас бол одоо нар бүтэн тойроод өөрх нь ордон дээр орж ирнэ гэдэг чинь бол одоо төрсөн өдрийн сар буюу сансар одоо утсаар бол батарей дуусах гад байж хад ингээд цэнэглэлттэй адилхан тийм сансар ертөнцөөс бас тийм эрчим хүчний хувьд тийм цэнэглэлт авж байгаа бас тийм сар юм. Мөн энэ үеэр бас та бүхний ялангуяа мөнгө санхүүгийн гэр бас их яригдчих ёстой. Энэ мөнгө санхүүгийн гэр бол нэлээд удаан яригдана. Одоо ялангуяа 7 сар хүртэл бараг яригдах ёстой юм. Тэгэхээр тэнд гаргсын тэр дээрээс бархас үйдтэй нүүдлүүд бас харж байгаа тусгал орж ирээд харж байгаа болохоор тэр мөнгө санхүүтэй холбоотой зүйл бас явж байгаа. Энэ бол үндэсний мөнгө санхүүтэй холбоотой. Тэгэхээр энэ ялангуяа 4-р сараас ингээ орж эхлээд тэгээд 7-р сар хүртэл тэнд байж их юм. Тэгэхээр тэр энэ үеэр хүн одоо тухайн мөнгө санхүүт дээр илүү их анхаарах, хаанаас мөнгө төгрөг одоо илүү орлого олох ч байт юм. Илүү орлого хаанаас илүү орлогоны одоо үүсвэрүүдийг олж хаях ч байт юм уу? Гэх мэт одоо тийшээгээ бас анхаарсан тийм цаг хугацаа байна. 6 дугаар сарын ихээр ялангуяа 6 сарын 5-нд та бүгдийн банк санхүүгийн гэр дээр хэртэлт явагдана, сарны хэртэлт явагдана. Тэгэхээр ер нь бол хэртэлт гэхэлэр нэг тийм айж барих одоо тийм зүйл биш. Ер нь бол хэртэлт гэдэг маань бол тэр тухайн гэрийг одоо эрчим хүчтэй болгох чинь гэсэн үг. Тэгээ тухайн гэртэй холбоотой сэдв амьдрал дээр гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхэн цаг бас хугацааг хараад бичээд авдаг ч байд юм. Тэр 6 сарын 5-ны үеэр тэр банк санхүүтэй холбоотой гэрэн дээр сар
явагддаг гэсэн байгаа. Тэгэхээр тэр банк санхүүтэй холбоотой зүйл яригдах, банкны одоо зээл үе тийм үү, эсвэл тийм одоо гэрээ хэлцээр үе тийм банк санхүүтэй холбоотой бусдын ялангуяа мөнгө санхүүгийн тусалцаатай холбоотой ч үе тийм үү. Тийм зүйл яригдана. Хүмүүс зарим одоо ховор тохиолдолд бас энэ үеэр юм өгөх төрхтэй холбоотой үе тийм үү. Гэхдээ нэг өөрт нь гэсэн үг биш. Энэ холуур хин нэгэнтэй ч юм уу яад үл тэр банк сан 8 дахь гэр бол тийм бас гинти шинжилтэй өөрчлөлттэй холбоотой гэр яг өгтөрхийн гэр гэдэг ихтэй бас нэг өгтөрхтэй холбоотой зүйл яг тохиолдно гэж байгаа юм бол биш. Гэхдээ бас нэг тийм тэр гэр дээр сард хэрэлцээр тэр гэрийг идэвхжүүлэн тэгэхээр тэр нь бас нэг холуур зургатаарч байт юм уу нэг тийм зүйл тэр ямар ч нэг тийм одоо сэдв гарч ирнэ. Тэгэхээр мөн бас одоо далд ертөнцийн гэр гэдэг тэгэхээр тэр 8 дугаар гэрэг бол тэгэхээр тийм сэдв гарч ирэх ёстой. Тийм далд ертөнцийн үздэг хардаг тойлдогч байт юм уу тийм янз бүрийн тийм далдын зүйлүүд их сонирхох үе юм байгаа. Тэр өгтөрөх гэдэг нь заавал өгтөрнө гэсэн үг бол их биш. Зүгээр тийм далд ертөнцийн талаарх зүйлүүдийг олж мэдэж судлах тийм зүйлүүд бас гарч ирнэ одоо гэсэн үг юм. За зүгээр ердийн амьдрал дээр бол тэр 6 сарын 5-ны эрсдэлт бол зүгээр банк санхүүтэй холбоотой, бусдын мөнгө санхүүтэй холбоотой, бусдын мөнгө санхүү тусалцаа гэдэг юм уу, тийм зүйлүүдтэй холбоотой юм. Тэгэхээр тэр бол 6 сарын 5-нд юм байгаа. Сарны эрсдэлт 3 сар ирч юм уу тээж авч явдаг гэсэн байгаа. За дараа нь 6 сарын 21-нд нарны эрсдэлт байгаа. Тэр нарны эрсдэлт бол та бүгдийн 6 сарын 21 гэдэг бол та бүгдийн ойрын аялал ах дүүстэй холбоотой гэр хэвлэл мэдээлэлтэй холбоотой гэр байгаа. Тэгэхээр тэр үеэр тийм хэвлэл мэдээлэлтэй холбоотой юм уу ах дүүстэй яриа хөрөө үүссэн гэдэг юм уу ойрын аялал сурч мэдэх тийм ялангуяа энэ бол тийм харилцааны гэр шүү дээ. Тэгэхээр тэр ах дүүстэй холбоотой зүйлэн дээр яриа хөрөө үүсэх анхаарах байт юм уу тийм ойрын аяллаар явсан нэг тийм хэвлэлтэй холбоотой гэр юм байгаа энэ тэр гэрэн дээр нарны эрсдэлт явагдсан 6 сар 21 нарны эрсдэлт бол эрчим хүчээ 6 сард хийж явждаг гэсэн үг. Тэгэхээр тэр тухайн гэр 6 сар жингээ одоо итгэвтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ эрсдэлтүүд ингээд энэ авраг гариг гэдэг юм тэр давхар ингээд цаг хугацаанд нь өөр боловч давхар ингээд бас одоо тэр тухайн гэртэй холбоотой сэдв гарч ирээд идэг гэсэн үг юм. За 7 сарын 5-ны өдөр наадмаас өмнөхөн сарны эрсдэлт байж байгаа. Тэр сарны эрсдэлт бол та бүгдийн дахиад тэр ихтгэл үнэмшлийн гэр холын аялалтай холбоотой гэр дээр сарны эрсдэлт явагдаж байгаа. Тэгэхээр тэр 6 сарын 5-ны үеэр дээр холын аялал байд юм уу? Ихтгэл үнэмшил ус төрттэй холбоотой сэдвч байд юм уу? Шишин шүтлэгтэй холбоотой тэр гадаад холбоотой эсвэл тийм дээд сургууль, дээд мэдлэгтэй холбоотой сэдв дахиж гарч ирэх нь байна. За тэр эрсдэлт бол одоо 7 сараас 8, 9, 10 сар хүртэл ингээ идэвхтэй байж гэнэ гэсэн үг. За тэгж байж байгаад 11 сарын сүүлээр та бүгдийн мөнгө санхүүгийн гэр тэр нэг хагас эрсдэлт явж байгаа. Тэр үеэр нэг 10 сарын 30-ны хавцаагаар 11 сарын 30-ны хавцаагаар тэр мөнгө санхүүтэй холбоотой нэг яриа хөрөө тэр аваар нэг үүсэх нэг тийм байгаа. За тэгэхээр ер нь бол зүгээр энэ бүгдийг ингээд довчхондоо ингээд нэг базаад ингээд нэг зураглал одоо гаргаж ирэх юм бол ер нь бол Украин орднуудын хувьд энэ жил бол тийм гадаад оронтой холбоотой тэр одоо эмчилгээнд гадаад орон байд юм уу эсвэл одоо тэр гадаад оронтой гадаадын түншлэл байд юм уу эсвэл тэр дээд мэдлэгтэй холбоотой сэдвүүд яригдахаас гадна хамгийн гол нь чинь нөгөө ихтгэл үнэмшлийн гэр гэдэг маань бол ус төрттэй холбоотой гэр юм байна. Тэгэхээр би нэг зүйл дээр бол одоо тэр авраг гариг тийш орж өгснөр бол тэр ус төрттэй холбоотой зүйл дээр их тийм тэлэлт явагдах хэрэгтэй. Ялангуяа энэ жил бол Өхрийн ордныхны хувьд бол бусад жилүүдийг бодвол ус төрчсөн ус төрийнхөндөө холбоотой холбоо үүсгдэг ч байт юм уу тийм ус төрчсөн нэг тийм жил байхын бүхэлдээ юм байгаа. Тэгээд тэрний хажуугаар мөн бас тэр ах дүүстэй холбоотой, ойрын аялал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой, мөн бас тэр банк санхүүтэй холбоотой, бусдын мөнгө санхүүгийн тусалцаа байд юм уу? Тэр гэр нь бас идэвхжэлтэй байх нь байна. Тэгэхээр нийт 12 гэр байгаа. Одоо тэр хайр дурлал байд юм уу? Ингээд одоо өөр ингээд энэ найз нөхөд ингээд 12 гэрээс энэ бол хамгийн анхаарах 3 гэр нь бол хамгийн одоо анхаарах гэхээс илүүгээр
итгэвтэй тэр нэг хэрдэлтүүд явагдаад болохоор тэр гэрүүдийг итгэвчл авч ийн гэсэн үг. Тэгэхээр тэр тухайн 3 гэр одоо илүү яригдсан жил байна. Ялангуяа ийм итгэл үнэмшлийн гэр дээр хэрдэлт явуулж одоо тохиолдолд тухайн хүмүүс бас итгэл үнэмшлийн хувьд өөр болох тийм зүйлүүд ажиглагддаг. Одоо шашинд итгэдэг хүн байсан бол итгэх болдог, зарим итгэж эхэлдэг байт юм. Тэр шашин шүтлэхний итгэл, ус төрийн итгэл, зарим тэр ус төрийн үзэл дээр анхаарахч байт юм уу? Нэг тийм байдаг. Тэгээ ялангуяа тэр итгэл үнэмшлийн гэр дээр авраг гараг явж байгаа тохиолдолд тэр хавцаа одоо тэр зүйл дээр тэлэлт явагдах хэрэгтэй. Яг л тэр авраг гараг бол тэлж өгч зорилготой. Одоо миний мэдж байгаагаар бол одоо зүгээр жишээ аваад ярихад одоо Бацамдан гишүүн байна. Бацамдан гишүүн маань бол одоо Үхрийн ордонд төрсөн. Тэгэхээр бас нэг шинэ намын дарга энэ төр болоод тэр улс төртэй холбоотой зүйл дээр нь бас их асар хурдтайгаар тэлэлт явагдаж байгаа шүү. Тэгээд ийм хурдтай бас нэг тэлэлт бас ховорхон шүү дээ. Дөнгөж нэг нам үсэл тэгээд асар хурдтайгаар ингээд ийм том болно гэдэг чинь тэр авраг гариг тэн дээр нь явж байгаа болохоор тийм тэлэлт явж байна. Тэгээ өөрөө ч бас гэмэд намын дарга болол ингээд одоо тэр яг л тэр авраг гариг тийм тусалж өгдөг гариг юм байна. Тэнд тийм тэлэлт явагддаг гэсэн үг. Мөн бас одоо миний нэг мэдхий нэг ах уу байдаг энэ хувьсгалт намын нэг төмтийн гэдэг илүү нэг тийм дарга энэ тэр бас томилогдсон гэдэг нэг сонсогч ирсэн. Тэгэхээр ерөн зүгээр энэ ингээд би нэг гол нэг жишээ аваад ярихад бол тэр ус төртэй холбоотой итгэл үнэмшлийн гэр дээр авраг гараг явж байгаа тохиолдол тэнд бол заавч тийм тэлэлт явагдах хэрэгтэй юм. Тэгэхээр та бүхэн өөрсдөө ч гэсэн ер нь ингээ анзаарч байгаа. Тэр нэг 2000 он гараад эхлэнгүүт нэг тийм ус төрлөө бас анхаарсан нэг тийм одоо байгаа болоо гэж бодож байна. Мөн бас тэр ах дүүстэй холбоотой яриа хөөрэ байх шиг байна. Ойрын аялал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой зүйл байна. Мөн бас тэр банк санхүүтэй холбоотой тийм зээл үт юм уу, янз бүрийн тийм банк санхүүтэй холбоотой бусдын тусалцаатай мөнгө санхүүн тусалцаатай холбоотой гэсэн тэр өгтөрөх гэдэг байгаа тэн дээр нэг эмзэглээд байх зүйл байхгүй. Тэр зүгээр нэрэн тийм болохоос биш. Яг зүгээр үндсэн зүйл нь болохоор нэг өгтөрн гэхээсээ илүүтэйгээр нэг далд ертөнцийн гэр юм байгаа. Жишээ нь үхлийн дараа юу гэдэг вэ ч гэдэг юм уу. Нэг одоо үцдэг, хардаг, толдог, үзмөрч бөө гэдэг юм одоо янз бүрийн тийм далдтай холбоотой сэдв бас тэр дундуур гарч ирнэ гэсэн үг. Ялангуяа тэр 6 сарын 5-ны үеэр тэр гарч ирнэ. Тэгэхээр энэ бол одоо нийт одоо Үхрийн ордон төрсэн хүмүүс нийт юм байгаа. Тэгэхээр энэ бол хувь хүний зурхаа бол биш. Тэгэхээр энэ одоо нийтлэг тэр 12 гэрийн энэ 3 гэр ер нь бол тийм чухал яригдах одоо жил байх нь байна. Тэгэхээр ялангуяа тэр гой авраг гариг явж байгаа тохиолдолд тэр гэр дээр бол тийм тэлэлт явагдсан, итгэл үнэмшил дээр тэлсэн тийм хорвоо ертөнцийн үзэх үзэл дээр нь айхтар тэлэлт явагдсан. Одоо зөвхөн нэг 4 уул дотроо одоо дээшээ доош ороод явах биш те ертөнцийг юм томоор олж харах. Ер нь одоо миний итгэл үнэмшил юу вэ? Намайг ер нь юу бүрдүүлдэг вэ ч гэдэг юм уу те. Одоо жишээ нь зарим хүмүүс бол одоо энэ бол би гэдэг яг зүгээр тэр би гэдгийг нь бол тэр тухайн хүн одоо жишээ нь солонгос кино их үзээд ч юм уу, Холливуудын кино их үзээд ч юм уу, эсвэл нэг зөвхөн нэг ганц телевизийн суугаас өөрсдөө мэдээлэл олж авдаг ч юм уу, эсвэл ганцхан нэг одоо вебсайтаас өөрийнхөө гадаад дотоодын мэдээлэл олж авдаг ч юм уу. Тэрнийхэн цаана бас нэг одоо Илон Монголд бол нэг улс төрийн хүн байгаа шүү дээ. Тэгэхээр гэдэг ч юм уу. Тэгэхээр хүний итгэл үнэмшил гэдэг чинь яг тухайн өөрийн гэхээс илүүтэйгээр бас энэ том гүрнүүд ч байд юм уу. Энэ янз бүрийн энэ хэвлэл мэдээлэлтэй зүйлээр дамжиж тухайн хүний итгэл үнэмшлийг бүрдүүлдэг. Тэгэхээр яг одоо эрх чөлөөт хүн гэдэг бол өөрийг нь тэр бүрэлдүүлж байж байгаа тэр итгэл үнэмшил дээрээ одоо нэг нь бодож үзнэ гэсэн үг. Ер нь би яагаад яг ийм итгэл үнэмшилтэй, яагаад би ер нь шашинд итгэдэг, яагаад би улс төр ийм үзэлтэй ч гэдэг юм уу. Одоо ер нь яагаад би ийм хүн юм ч гэдэг юм уу. Тэр яагаад тэгэхээр тухайн хүнийг тийм хүн болгоцсон зүйлүүд нь тэр гадны бүрэлдэхүүнээс гэж би түрүү хэллээ. Янз бүрийн телевизийн програм, ямар хөгжим сонсдیں۔ Тэгээ энэ бүгд чинь тухайн хүнийг бий болгож байгаа ш. Тэгэхээр ялангуяа тэр итгэл үнэмшлийн гэрэн тэр авраг гариг явж байгаа тохиолдолд тэрэн дээр тийм тэлэлт явагдсан, тэр зүйл дээрээ бодож олсон. Тэгээ жилийн сүүлээр бол их тийм хорвоо ертөнцийг зөвхөн нэг 4 уулын дундхаар харах биш, томоор олж харах. Одоо хүмүүсийн амьдралд бол тэгээд муудалцах, сайжрах одоо үед бол байдаг. Одоо
эвдрэх хоёр дор хорвоо тогтдог гэж нэг Чингис хааны үг өгдөг. Тэгэхээр бас итгэл үнэмшилтээр яхад хилэлт явах зэмэг тийм томоор харсан. Тийм бас нэг сайхан жил болно. Яг тэр дундуур нь бас нэг тийм мөнгө санхүүтэй холбоотой зүйлүүд бас нэг гарч ирэх нь байна. Гэхдээ ер нь бол зүгээр тэр их одоо энэ жил 12 жил ганц удаа тохиолдог зүгээр шүү дээ. Тэр итгэл үнэмшлийн гэрэн дээр авраг гараг байна гэдэг бол тэгэхээр тийм ер нь бол тийм одоо мэдлэгийн хөвд гэдэг юм уу? Одоо тэр итгэл үнэмшлэх тийм гоё хилэлт явагдсан тийм жил байна. За ерөнхийдөө бол нэг юм байна. Тэгээд миний Facebook хаяг бол жавхланд орж өгдөг гэсэн хаяг байгаа. Тэгээ надаас хэрвээ та бүхэн бас одоо орон 6 талын мэдээлэлтэй болохыг хүсвэл ганцаарчлан сургалт авахыг хүсвэл надтай холбогдож болно. За ерөнхийдөө нэг юм байна. Ингээ та бүхэнд 2020 онд сайн сайхны үсээд тэгээд анхаарлаа хандуулсанд их баярлалаа. Тэгээд дараагийн өөр нэг яриа дээр байгуул үргэлжлэх болно. За баярлалаа.